видео үзүүлж байна. Хүн үххийнхээ өмнө юунд хамгийн ихээр харамсдаг вэ? Таны амьдралын утга учир юунд оршино вэ? Одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байдгүй. Та яг одоо бидний видеог үзэж байгаа бол эдгээр асуултуудад чин сэтгэлээсээ хариулах гээд үзээрэй. Учир нь маш олон хүмүүс амьдралдаа харамсаж, үхэхээс өмнө эдгээр зүйлсийг хийх байсан юм хэмээн өөрийгөө буруу шаан зүгтдэг юм. Өнгөрсөн зүйлийн араас харамсна гэдэг хамгийн адгийн мэдрэмжийг төрүүлдэг. Ганцхан олдох амьдралдаа дараах харамслуудыг сэтгэлдээ тээсээр хорвоогоос буцахгүй байхын төлөө амьдрахыг хичээгээрэй. 1. Хэтэрхий их ажиллаж гэр бүлээ тоохгүй орхисондоо. Бид бүгд л ажилласаар л байдаг. Жухан морь мал мэт ажиллаад гэр бүл хайртны дотны хүмүүсээ мартаж хөөрхөн үрийнхээ цангилсан инээдийг хүртэл сонсолгүй өнгөрөх явдал бий. Тэгвэл та бодоод үзээрэй. Юуны төлөө ажиллаж байна вэ? Мэдээж үр хүүхэд ханыхаа төлөө шүү дээ. Ажил гэсээр зорилгынхоо их усүрийг үгүй хийчихэд яаж жаргалтай амьдрах вүлээ? Оройтхоос өмнө гэр бүлдээ тавих хайр халамжаа ихсгээрэй. 2. Сургууль болон гэр бүлийн дарамт хүчирхийлэл. Сургуульд, ажил дээр гэр гэдэл хаасайгүй үл ойлголцол гарч байдаг. Гэвч зарим хүмүүс гэр бүлийн орчиндөө дарамттай сэтгэл дондор байдгаас бусдыг дээрлэх, эрхэндээ байлгахыг хүсэж эхэлдэг байна. Тиймдээ ч түүний хохирогчид амьдралыг зөхөж урам зориггүй нэгэн мэт болдог. Маш олон хүмүүс энэ мэт дарамттай амьдралыг үгүй хийж чаддгүй дээ өгөөшгүй ихээр харамсдаг байна. 3. Сайн найзуудаасаа нүур буруулсандаа. Хүн бүртэл амьдралынхын түшиг болсон үнэхээр сайн найзууд байдаг. Гэвч хүмүүс өөрийн бодлогогүй үйлдэл эсвэл хэн нэг нь хол тийшээ явж өөрийн ирэхгүй саасандаа маш ихээр харамсдаг байна. Тиймээс ч та үнэхээр хэн нэгэн онцгой нэгэнтэй танилцаж түүнтэй нөхөрлсөн бол ямар ч нөхцөлд харилцаагаа хадгалж үлдэхийг хичээгээрэй. 4. Ээжийнхээ дуудлагыг аваагүй дээ. Таныг гадуур явж байхад ээжийнхээ санаа ихээр зовж шүнжин найргүй хонож цонхоор харах хонох шахдаг гэдгийг та мэдчихэл байгаа. Гэсэн ч дуудлагыг нь авалгүй тасалж яршигтай юм хэмээн төвшөөж ажлаа эсвэл бүр 6 цэнгэлээ үргэлжлүүлж сууна. Ээжийн тань дуудлага нэг л өдөр хизээч таны утсанд ирэхгүй. Энэ бол гашуун үнэн бөгөөд үнэн зүйл шүү дээ. Тиймээс яг одоо ээжийнхээ дуудлагыг аваад ядчил санааг нь амраа. Бас хэмжээшгүй хайртай гэдгээ хэлээрэй. 5. Хайртай хүнээ алдах. Хайртай хүндээ хаягдах өөрийн буруутай зүйлээс болж салах гэх мэт зүйлс нь хүний амьдралд тохиолддог зүйлсийн нэг юм. Тиймдээ ч хэрвээ та хайртай хүнтэйгээ уулзсан л альва зүйлд болт хийдэг байх хэрэгтэй. Өөрсдийн үерхэл гэрлэлтийг хадгалахыг хичээгээрэй. Тэгэхгүй бол та үүндээ насаараач харамсаж мэднэ шүү. 6. Бусдын бодолд хэтэрхий их анхаарсандаа. Зарим хүмүүс бусдын хэлсэн өөрийнх нь тухай бодолд дэндүү нухацтай хандаж ач холбогдол өгөх гээд байдаг. Мэдээж авах зүйл байх ч түүнээс болж өөрийгөө өөрчлөх ёсгүй. Өөрөөр хэлбэл бусдын бодлоос олж таныг өөрийгөө үнэлэх үнцэн буурч болохгүй гэдгийг хатуу санаж яваарай. 7. Өөртөө итгэлгүй байсандаа. Та бол өөрийнхөө бодож байгаагаас ч хүчтэй бас сайн хүн юм. Гэвч ихэнх хүмүүс өөртөө итгэлгүй байдлаасаа болж өөрийгөө таниулах сайхан боломжоо алддаг. Өөрийн юу хүсэж байгаагаа сайн мэдэрч түүндээ итгэлтэй мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэрэй. 8. Ээж аавын хүслээр амьдрсандаа. Хүн амьдралаа зөвхөн өөрөө л бүтээдэг. Өөр хинч биш. Зарим хүмүүс хэтэрхий эцэг эхийнхээ нүмерт байж тэдний үгээр амьдрдаг. Гэвч тэд насны эцэст өөрсдийн энэхүү шийдвэртээ маш ихээр харамсдаг байна. Эцэг эхийгээ хайрал, хүндэл гэхдээ өөрийн амьдралаа өөрөө л зохио. Энэ хамгийн чухал зүйл юм. 9. Хүссэн ажлаа хийж чадаагүй дээ. Хүн бүртэл хийхийг хүсдэг мөрөөдлийнх нь ажилладаг. Гэвч өөрийн хүссэн ажил мэргэжлээ хийгээд сайхан амьдарч байгаа хүмүүс харьцангуй цөөн юм. Үргэлжлэхийн нэгний шахалт, амьдралын шаардлагаар хүсээгүй ажлаа хийдэг гэхэд болно. Ялангуяа шөнийн цэнгэний газар тайчих клубт ажилладаг байсан хүмүүс амьдралдаа маш ихээр харамсдаг байна. 10. Илүү их ад жаргалтай амьдарч чадаагүй. Үргэлжил уурлаж, бухимдаж, чухал царайлж явсаар насны эцэст ирээд түүндээ харамсдаг. Амьдралд уурлаж, бухимдах, стресстэх дэндүү богино шүү дээ. Тиймээс альва зүйлийг эергээр харж илүү ад жаргалтай хүсэл тэмүүлэлтэй байгаарай.
11. Найзууд гэр бүлээ орхисондоо. 30 жилийн турш хоорондоо юу ч яриаггүй ах дус байдаг гэвэл та итгэхүү. Түүний ах насан эцэслэх үедээ хэлсэн үг нь дүүтэйгээ хамт байж илүү их зүйлийг ярьж хөгжилдөөгүй маш их харамсаж байна хэмээдэг. Тиймээс та амьдралаа харамсахгүй сайхан амьдрахыг хүсвэл хайртай дотны хүмүүстэй илүү их цагийг гаргаж халуун дотны яриаг өрнүүлж байгаарай. 12. Эхнэр нөхрөөсөө салсандаа. Хүний анхны ханыг гүйцэх хүн байдаггүй гэж хүн болгон хэлдэг. Энэ нь ч өмнөний ортой байхыг үгүйсэхгүй. Хэдий тийм боловч хоёр дахь амьдралаа сонгоод аз жаргалтай сайхан амьдарч байгаа хүмүүсийг үгүйсэхгүй. Ямар ч тач маш олон хүмүүс эхнэр нөхрөөсөө салсандаа маш ихээр харамсдаг байна. 13. Хүүхдүүддээ цагийг зарцуулаагүй дээ. Хүний амьдралын хамгийн үнэт ертөнцийн нэг бол үр хүүхдтэй болох байдаг. Хэдий тийм ч амьдралын шаардлагаар ажил гэсээр үр хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх цагаа хороож түүндээ насан туршдаа харамсах нэгэн зөөнгүй. Ажлыг хүн хэдий ч хийж болно. Харин ч үр хүүхдтэйгээ өнгөрүүлэх алтан цаг хугацаа алдсан бол тэр хизээч дахин олдохгүй гэдгийг санаж байгаарай. 14. Эрүүл мэндэ анхаараагүй дээ. Хизээч өөхөхгүй мэт ажилласаар эрүүл мэндэ үл хайхарч улмаар үхэл үүд тогшоход өнгөрсөн амьдралдаа маш ихээр харамсах хүмүүс зөөнгүй. Өвчтний ор бол энэ дэлхийн хамгийн ухаарл хайрлсан газар байдаг. Тиймдээ ч та өөрийн алтан цагийг эмнэлгийн оронд өнгөрүүлж амьдралдаа алдахыг хүсээгүй бол эртнээс эрүүл мэндэ анхаарч болгоомж сэрэмжийг үргэлж санаж байгаарай. 15. Буруу хүмүүстэй нөхөрлөсөндөө. Буруу хүмүүстэй нөхөрлөж амьдралынхаа алтан үеийг бусдад уруу татагдан шороны халга татсан хүмүүс олон. Тиймээс ч та өөрийн эрүүл мэнд нөхөрлөх хүнээ зөв сонгох нь чухал юм а. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай саг видео чаналыг subscribe хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.